За сайн байцгаана уу? Энэ бичлэгийг үзэж байгаа өглөөний өдрийн оройн мэнд хүргэе. За би дахиад нэг юу авсан. Гэт тэмүгээс ирсэн. Тэгээд энэ л ерөөсөө өнөө бэлэг тэмүгээс аваад нэг юм цэцлээ гэдэг юм биш. Тэгээд тавхандаа эхлэхэд татай байна. За тэгээд энэ зүгээр л миний өөрийн мөнгөөр авсан юм. За эхнийх нь нэг юм байна. Би яг юу гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна. Окей. За энэ болохоор ийм гоожуудтай тогтоогоод тэгээд нөгөө аяр санааг угаадаг юм humаа тавиад ингэдэг ийм юм байгаа. Одоо гоожуудын тэн дээр хийдэг юм уу? So ингээд тавьж болно. Тэгээд энүүгээр нь ингээд усан нуурсах, усаа доошлох ингээд тийм зорилттой юм байна. За энийг түрүү шин тавьчих. За дараагийн юм нь болохоор ийм жишээлмэл цонх монх тэгэл нөгөө нэг дүүшний одоо тэр юу гэхийг угааж арчдаг юм. Тэгээд нэг юм бардгал байж байгаарай. Нэг юм бардгал одоо ийм ус шиг юмтай. За тэгээд энэ болохоор ингээд юм цацдаг юм ингээд гушуутайгаа харагдаж байна. Тэгээ бас одоо ингэж угааж юу нь бол болно. Ингэж хийж болно. Эсвэл тэр цацагчийн хийж болно. Ингэж хэвчтэй юм биш үү? Биш. Ингэ юм байна. Ингэж харуулад энэ яах ингэж болох юм. Энэ шиг орхон зүйл энэ ингэж тэг усаа энэгээр ингэж цацаад энийг би өөрөөсөө ойлгохгүй. Тэгээд энийг эндээ ингэж хийж агаад юу ямар их зурд юм бэ юм чи. Оо яна гитүүлээч. So энүүгээр ингээд усаа доошлуулад энүүгээр ингээд арчаад нэг ийм юм байна. За энэ болохоор нөгөө нэг хомс авдаг тийм сет шиг юм байдаг шүү дээ. Тийм юм авсан. Миний бодсноос гэтээ ийм сонин борон өнгөтэй би уул нь ийм юу өнгөтэй гэж бодсохгүй. Ягаан дөө ягаад гэвэл тэн дээр зураг нь угаасаа ягаан өнгөтэйсэн болохоор одоо энэ гэхэд ингээд батгах шахдаг юмнууд байна. Тэгээд зарим нь бол ерөөсөө ойлгохгүй байна. Яг яадгийг. За энд нь болохоор нэг хумсны хутааг жижигхэн юм уу? Хумсны мах авдаг юм уу байна. Тэнийг нь буцаад ингээд авчуулаад бочий. За ингээд. За энэ болохоор хамгийн сүүлийн юм. Энэ болохоор ингээд хаалган дээрээс яана. Өлгөгч нь унчлаа. Ийм хоёр өлгөгчтэй. Тэгээд ийм хаалган дээрээс өлгөгдөг. Тийм баггүй юу? Тэг би одоо байж таа. Энэ одоо хаагур сая юмуд нь авахын ийм хаалга маалга сквал нэг дүүшнийхаа юунаас өлөг. Би бол гэхдээ яг хаалган дээр сүлээ гэж бодож байгаа манайх гэр угаасаа ингэ цагаан өнгөтэй юм чинь тэгээд байхгүй л үгээд нэг сүлээ ялгаа харагдахгүй байхгүй. Тэгээд энэ яг хааш нь орох гэдэг юм бол би энэ зургийг харж иж ингээд янзлчаа тэгээд зүлээ. За ингээд тогтоосны дараа бол иймэрхүү харагдчихээн.
Би тэгээд одоо яг юмнууд арай хийгээ зүгээр л ингээ харуулгууднаас ингээд юу очлаа. Тэгсэн чинь ингээд манай хаалгач энэ ингээд ийм таг дөрвөлжин байгаа байхгүй юу? Манай хаалгач болохоор ийм өнцгтэй. Тэгээ одоо энийг ингээ хийчихээр манай нойлын хаалга хаагдахгүй маань гинэ. Тэгтээ одоо яг нь тэр одоо нэг тийм том асуудал биш болохоор ингээд орхилоо. Тэгээд өмнөх бичлэг дээр харуулсанчлан би нөгөө ингээд миксер юу басан штэ. Тэг би өнөөдөр танд микс ашиглаж үзүүлье. За ингээ ямар ч тааж сүтэ банантай смути гэхүү шейк гэхүү мэдэхгүй заяа яг юу гэдэг. За тэгээ би энийг авсан гэдгсэн штэ. Би энэний оронд өмнө нь юу хэрэглэжсэн та хэд харуулъя заяа. Энэ жоохон замбрааг байна. Би ийм кордонын юу тавьсан байсан заяа. Кордон шиг ийм хөөсөн зөр. Тэгээд яг хөөртэй хөөх юм амхандаа л бас тий шууд ингээд нөгөө нэг юундээ тавьчихгүй мэлчихгүй гэд. Гэтэ энэ хоёрыг бол угаасаа яг хаяхаар болчихж. Тэгээд тавихгүй дэ гэсэндээ амхандаа таавас ингээл тийм юм тавьсан байхгүй юу? Байж байгаа. Одоо би угаасаа өмнө 6 ширхтээ 7-оор 8 амжуул авсан юм. За одоо би энийг хань гэсэн үг. За энийг жоохон цаашлуулад. Энд чинь ингээд усан. Маш ирж тарах хэрэгтэй. Энэ талтан тавьсан дээр юм байна. За одоо юм боллоо. За миний авсан юмнууд юу нэг иймэрхүү. Тэгээд дахиад нэг 2 хоногийн дараа мараа дахиад нэг 2 гэртээ яг юм хувцас хунарын одоо төрлийн юмнууд ирнэ. Тэгээд би ягаад гинт ийм гэртээ юмнууд авах болсон бэ гэвэл би одоо амьдраад 1 жил болж байгаа энэ байранд тэгж яхад надад одоо жишээ шал арчдаг юм байхгүйсэн. Алцуур байдаг гэсэн тэгсэн шал арчдаг. Тэгээд суугаал арчин хар ятгаа. Тэгээд ийм одоо ийм нэг надад хаус бэлэн гэж байгаа болохоор нэг их мөнгө авахгүй штэ. Тэгээд ийм хямдхан мөртлөө ингээд нөгөө юм хумаа хийж зэгцлэх одоо тийм ордонтлыг байлгах юм хэрэгтэй байсан. Тэгээд тэр угаасаа угаагчин дээр тавьсан байгаа юмыг болохоор авиг гэж нэг төлөвлөөгүй л дээ. Тэгтээ яг зүгээр дажгүй санагдаад тэгээд угаасаа цэвэрхэн харагдан дээрээс нь тэгээд гэрээ цэвэрлэхэд ч амар урамтай гэж бодоод тэгээд авсан. Тийм. Тэгээд энэ юу миксер шиг юмыг болохоор бас дажгүй үнэтэй санагдаа. Тэгээд би өмнөх бичлэгийнхаа бүр линкэнд орно. Бүр хямдралтай өн оруулсан. Би одоо нөгөө нэг бичлэгээ Тэмүүгийн нөгөө хаштаг эдэртэй хийнгууд ингээд надад хямдралтай өн эсвэл ингээд хүмүүст өгч болох ирэх мэрх ингээд 1-2-ороо ирдэг байгаа байхгүй юу? Одоо миний бичлэгний хандлтаас хамаарат тэгээд яг удахгүй би бас өөр maybe бэлэг авч магадгүй. Тэгээд за ер нь бол нэг тиймэрхүү тийм болохоор ер нь тэрийг авсан. Өөр чинь юм авсан. Юу байгаа лээ? Тэгээд гутлын тайвар угаасаа ингээд манай энэ за sorry тэр цаатлын нууцлаарэ. Манай яг энэ хавьд ингээд миний гутлнууд багтахгүй. Одоо ингээд хоёулаа ер нь бол ингээд 2 гутлын тайвар хоёулаа дүүрсэн. Тэгээд яг энэ булан ингээд та миний гутлнууд хөглөрөө жоохон муу харагдсан байхгүй тийм болохоор авсан. Нэг тиймэрхүү л энэ да тэгээд дараагийнхаа бичлэгээд уулзлаа баяртай.